За улаастай шинэ эцэс сүндэрлэн босож байгаа ичидийн орон 2 төсөл дээр бидний цөөхөн монголчууд төслийн багийнхан ажиллаж байгаа. Тэгэхээр энд бол үнэхээр гоё бүтээн байгуулалт, хүүхдийн дуу цангилсан их сайхан өргөө бий болсон байна. Тэгэхээр 85% та баригдсан байгаа барилгыг та нар хардаа ийм гоё. Энэ бол ард түмний хүчээр бий болж байгаа хамгийн том бүтээн байгуулалт гэр хороолол сүндэрлэж байна. За тэгээд зураглаж бас тийшээ ханддаг. Тэндээс хүүхдүүд айгүй гоё бож гинж тийш хоёлоо очичоод тэгээд явчих те. Сэно миний за хин гэдэг үү? мөрөм. Оо чи пицца идэж байгаа юм уу? Гоё юу энэ? Тийм үү. Чамд юу гоё санагдаж байна? Бүгдээрээ. Тийм үү. Гэр хинтээ явж байгаа? Манай ага. Агаатайгаа юу те? Энд урд нь ирж ирсэн аах удаа ирж гин үү? Ангуудаа. Тийм үү. За. Үнэхээр гоё юм уу? За, пиццагаа идтээ. За, ийшээ. За, чамаа хин гэдэг вэ? Дэлгэрцэг. Дэлгэрцэг хэдэн настай вэ? 8 настай. Тийм үү. За, миний дүү энэ хавийг ингээ хараа дийшээ орсон чинь ямар санагдаж байна? Гоё. Тийм үү. Найзуудтай юу гэж хэлмээр вэ? Гоё эсэм гэж. Энэ бол ичидийн орон тий. За, чи нэг найзууд руугаа хараад хэлдэ. Энэ бол ичидийн орон. Хамгийн гоё бүтээн байгуулалт тий. Тий. За байдлаа ийшээ. За. Сэбэцгэн үү? За энэ яасан гоё юмд хүүхдэд тоглоод байна. Энэ юу илээ? Энэ болохоор ерөнхийдөө хүчлийн бэрхшээлтэй хүүхд болгон зүгээр ер нь бол ингэж болно. Аль насны хүүхдэд тоглох боломжтой. Сорлоор байгаа байхгүй юу? Тэгээ энэ хүүхдүүд маань ингэ тоглож байна. Энд дээр нэг хүчлийн бэрхшээлтэй хүүхд болохоор хэрэгтэйгээ ороод суугаад тоглож чадна. Хүчлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тоглох одоо ямар нэг орчин жоохон хязгаарлагдмал байдаг те. Тэгвэл энд ирэх юм бол нээлттэй. Бүүнөр яг ингээл тоглох нь те. Тийг нь хаа бүх хүүхдэд нээлттэй. За гоё юм ээ дүүнэр. За та нарыг хин гэдгийг? Чамаа хин гэдгийг? Наран гэрэл гэдэг. Наран гэрэл гэдэг юм уу? Чамаа Саран гэрэл. Чамаа Гэлээ. та нар ичдүүнэр юм уу? Энэ ичидийн орон урд нь иржсэн үү? Ингээс хавлуулахад гоё юм уу? Гоё. За гоё тоглоорой. За гоё энэ хүүхдүүд ээ. За бүгд ийшээгээ ичидийн орон доторх бүтээн байгуулалтынхаа үйл явцыг сурвалжлаа. Өглөөнөөс хойш манай шуудтай хамт байсан хүмүүс бол үйл явцыг мэдчихэл хэднийх гоё ялка зассан байна. Сайн байна уу? За ийшээ татгшаа. Ямар гоё бэ? Сайн байна уу? Сайн байна уу? Яасан гоё юм бэ? За хүмүүс хэр ирж байна? Ер нь аль өнөөдөр хүмүүс маш их ирж байна. Тэгээд ичдийн орны барилгын нээлт өнөөдөр болж байгаа. За одоо та нар ичдийн орон бол тим юм гэдгийг өөрсдийнхөө яг нэг гоё үйлбэрээр хэлээч. Ичдийн орон бол чиний хувь? Ичдийн орон бол хүүхдийн инээд юм. Ичдийн орон бол хүүхдийн инээд юм. Ичдийн орон бол мөрөөдөл юм. Мөрөөдөл юм. Ичдийн орон бол хөгжил дэвшил юм аа. Ичдийн орон бол аз жаргал, хүүхдийн аз жаргал юм. За эхлээс өстө үнэхээр гоё аргумент тавьлаа. За миний дүү. Ичдийн орон бол хайр юм аа. Ичдийн орон бол хайр юм. Ичдийн орон бол Монголын бүх ингээ сайхан сэтгэл дахиж тэрийн гараар бүтсэн бүтээн байгуулалт юм аа. Ямар гоё юм бэ? Яг үнэ. Гэгээлэг ирээдүй юм. Ичдийн орон бол гэгээлэг ирээдүй. Ичдийн орон бол баяртай зай юм. Ичдийн орон бол гэрэл юм аа. За өдөртөө баярлаа. За олон хүмүүсийн өгч чаарай. За. Сайн байна уу? Сайн байна уу? За ичдийн орондоо ирсэн сайхан байна уу? Энэ гоё бүтээн байгуулалт болж байна тийм ээ. Бид нэр ирж байгаа хүмүүсийн сэтгэлийг сонсож байгаа. Харин тийм байна. Айгу мундаг бүтээн байгуулалтаа өнөөдөр ирж үзсэн. Facebook-ээс ер нь нэлээд үзээд исэн боловч өнөөдөр л яг өөрийн биеэр ирж үзлээ. Маш мундаг бүтээн байгуулалтай. Их ч ажил үлдсэн юм байна. Дахиад их ажил. Нөгөө альва юмыг харах нэг өөр ирээд бодитоор харах бас нэг өөр байгаа тийм. Харин тийм байна. Дахиад зөндөө хийх ажил бас нэлээд харагдчихээн. Хийцэн бүтээсэн ч гэсэн маш их байна. Энийг хийж байгаа залуучуудаа сайн дургандаа баярлалаа гэж хэлмээр санагдчихээн. Хүлцэн ирсэнд баярлалаа. За сайн байна уу гिचээ сайхан үйлдэж байна уу? Хүүхдүүдэд байгаа сайхан газар ирж сууж байна. Энэ юу ямар бүтээн байгуулалт? Энэ айгүй гоё төв байна. Хүүхдүүд тоглосон зам бодоод ачин гоё хөгшчүүл хүүхдүүд суусан. Ер нь их аятайхан газар байна. Сайхан газар өнөөдөр хүүхдүүдэд байгаа сайхан агаар үзээ сайхан явчих. Та энэ телевиз үзэж байгаа хүмүүсийг нэг урайлаад гаач. Энэ телевиз үзэж байгаа таны одоо дуу хоолойг сонсож байгаа хүмүүсийг та нэг энд ирээрээ гэд нэг урайлаад гаач.
Одоо энэ юунд байгаа улсууд энэ ямар нэртэй төв үү? Эд шидийн орон 2 гэсэн ийм сайхан том бүтээн байгуулалт. Эд шидийн орон 2. Эд шидийн юу гэдэг энэ эд шидийн энэ юунд оронд бол гөгшчүүл хөөгтүүд ирээ сайхан зугаадаа салхинд гарч яхад ерэн зүгээр ирж байгаарай зам болохоор. Баярлаа. Урт наслаарай та. За баярлалаа. За өөрөө чи сэтгэлээ сонсъё. Сэтгэл маш өндөр байна. Ямар ч байсан маш том бүтээн байгуулалт одоо ингээ баг дуусах шатандаа орсон явж байна тий. Ийм олон хүний хүч хөдөлмөр шингээд ийм сайхан газрыг ингээ бүтээн байгуулж байгаа бүх хандив өгсөн бүх хүн одоо маш их баярлж байна тий. Тэгээд бас дахиад мэдээж маш их хандив бүтээн байгуулалтад дутуу байна тий. Хүн болгоныг сэтгэлээрээ одоо тий баг гэлтгөх хандивлаасаа ирж одоо туслаасаа тий энэ бүтээн байгуулалтанд би гар бичлээ оролцоосаа гэд одоо уриалмаар байна. За баярлалаа. Өөр чи ингэ гэвэл болор гэдэг. Болор. Аха. За болрын уриалгыг манайхан бүгд сонссон байхаа. За танд аз жаргал гэсэн баярлалаа. За ингээ ер нь бол нэг давхурт тийм өрнөө хүмүүс ихтэй бужигнжи байна тий. За. Сайн байна уу? За. Лайв хийгээд исэн хүнтэй таарлаа. За. За сэтгэлээ хаваалцаач өнөөдөр та нарын бас баяр юм байна гэж би ойлголоо. Тий, одоо сэтгэл их өндөр байна. Хүүхдүүд одоо энэ хүүхдүүд ингээл орж ирээд энэ хүүхдүүдийн нэг юм одоо маш их догдолж хүлээж байгаад баярлж байгаа тийм энэ газар орж ирээд ингэж бүр ингээд одоо нэг юм чангасан гэдэг шиг тийм ингэж үйлчлүүлж байгаа. Яг энэ хэсэг бол маш хамгийн гоё хэсэг нь байна. Тийм тэгээд одоо ер нь удахгүй даа л гэж бодол төрж энэ одоо удахгүй энэ бүр гоё бүрэн төгссөн гэдэг нэг бүх үйлчлэгийг нь авах боломж нэгтгэхэд энэ хүүхдүүдийн гэр бүл найзууд нь бүр л илүү гоё одоо сэтгэл дүүрэн болох бах та. Бидний зорилго л тэр юм да тий. Бүтээн байгуулалт өнөөдөр ингээд энд юу ч байхгүй тий 5 сарын өмнө хов хойсон байсан газрыг та бүхэн ийм гоё чижиг бүтээгээд бас ингээд манлайлж чадсан. Тэгэхээр одоо яг үзээд байж байгаа залуучуудыг, хүүхдүүдийг одоо бас нэг гоё уриалахгүй юу? За тий одоо энэ уриалга бол ерөнхийдөө зүгээр шууд ингээд нүдэн дээр харагдаж байгаа бох тий. Хамгийн гол нь зүгээр яг би хэлмээр байгаа юм юу гэхээр Лантун төхөө төрөмс байгууллагын энэ залуучуудын санаачлага одоо эжидийн орон гэдэг энэ санаачлага итгэсэн бүх тэр одоо эжидтэй ах эгч нартай тий бүх хандивлагч нартай одоо өөрөө ирээд ажил гүйцэтгэлээр чсэн хандив өгсөн тэр хүмүүстээ маш их баярлалаа. Энэ бол одоо та бүхний одоо бий болгосон эжид шүү тий. Энэ бол яхаарахгүй эжид байдаг гэдгийг бид нэр хамтдаа баталж чадчихээн. Тэгээ энэ олон хандив өгсөн итгэсэн тэр бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлээ. За баярлалаа. Олонний хүч олонгүй далаа гэдэг те. За хоёр үг хэлэх үү? Яа баярлалаа. Тэгээ яах чаргууд юу ч байхгүй байхад нь ингээл боссон анхаас яг босно гэж ярьж байхдаа итгэхгүй л байсан л та бодлоо хата. Тэгээ ингээ харахад бол үнэхээр бас юм хийдэг хүмүүс бол чалаа өөр л юм байна. Гол нь тэгээ бүгдээрээ өөрсдөө сэтгэлээр босгож байгаа учраас сэтгэл бас үнэртэж ин харагдаж ин сонсож штэ гайхалтай юм аа. Баярлалаа. Олон залуучууд ирээсэй те. Олон залуучууд ирээсэй гэж хүсэж байна те. За баярлалаа. За манай багийнхын энэ зүж байна. За маацны багийн ахлагч нь ямд орж байгаа. Өнөөдөр манай багийнхаа бид хэд бөөнөр ажиллаж байгаа. Тэгэхээр та сэтгэлээ хаваалцаач. За баярлалаа. Өнөөдөр 23 гоё өдөр. Нийтдээ орон 2-ын нээлт ирж байгаа. Манай багийнхаа яг өнөөдөр ч хагас өдөр те. Өглөө 7 цагт ирнэ гэрээсээ гарсан. Тэгээд яаж игээд ажил дээр очиод 9 цаг гэхэд энэ нээлэх хэрэгтэй гэдэг. Яг бүх залуучууд мань ирсэн. Анх ирэхэд бол тэг нээлт гэж нэг мэддэхгүй зүгээр хүмүүс ингээд ажиллаа хийгээл бужигнал жирийн өдөр шиг байдсан. Тэгээд энэ залуучуудын сэтгэх бас арай өөртөө заавал нэг ингээд дарахгүй хэлээр тууц ажиллахгүйгээр ингээд явцын нүд нээлтгээ хийгээл яваад байдаг. Тэгээд бид тэр дотор нь орцоод ингээд 4 камер явцсан сууж. Тэгээд боломжийн хамгийн энд суугаад байгаа нь зураг авахд хамгийн гоё жинхэнэ Эгэл Баатарууд энд ингээд яг гоё дураараа номоо үзэл аягүй хөөрхөн юм залуучууд байна. Энэ зураг аваад сууж энэ одоохондоо. Залуучуудыг уриалаач. 5 өдрийн турш энэ нээлттэй өдрлөг болсон. Тийм энэ яг одоо хүмүүс ирж л байна. Гэхдээ бас миний сансан хэмжээнд биш ирж байна. Тэгээ одоо энэ хүүхдээ дагуулад энд заавал ирээч гэж хэлмээр байна. Ялангуяа залуу гэр бол нэг болж байгаа болохгүй шиг гэрүүлээд тэг хүүхдүүд нь бас эрхэлж өрөөлөд хүмүүс байдаг. Тэгээд энд нэг үзэсгэлэн байгаа зэрэгтэй ертөнцгээд
тэрийг очиод бас заавал хүүхдэд оглоод үзэх ёстой. Амьдрал ийм байдаг юм. Хажууд нь тэгэхээр бид нар яаж амьдарч байна те. Бид нар өсөө илүү гоё амьдрах боломж байгаа юм ба шүү дээ. Боломжгүй хүмүүс ийм хэцүү бас нөхцөл байдал байдгийн байна гэдгийг үзэх хэрэгтэй. За тэгээ энд одоо миний санаж байгаагаар бол энэ гэр хороол дотор босч байгаа анхны кофе шоп намын сан гэж би ойлгож байгаа шүү дээ. Энэ чинь ингээд энэ навч ингээд 3-4 гэр хорооллын одоо хотын захын халдсан гэр хорооллын цэг төв цэг нь шүү газар. Тэгээ энд ийм гоё нэрээд бас хүүхд залуучуудын төлөө ийм гоё юм байгуулагдаж байна. Энийг ирж үзээрэй. Энд гэхдээ нөгөө зарим хүмүүс буруу ойлгоод байдаг. Энэ бол асрамжийн газар биш. Энэ хүүхд хөгжлийн төв. Тэгээ энэ хүүхдэд агуулдаг бас гоё юм үзээрэй л гэж уриалах юм да. За, сайн байна уу та? Манай багийнхандаа сууж байна уу? Яасан. За. Өөрийгөө танилцуулахгүй юу? Наа Батүлэг гэдэг Ландууд тохиол хүмүүс байгаа өдөртөх зөвлөлөө гişүүд нэг. Тэгээд өнөөдөр ажлынхаа 85% хийсэн. Сэтгэл өндөр байна уу? Өндөр. Одоо тэгэл энэ одоо 6 сарын дотор те. Одоо ийм том бүтээн байгуулалтыг одоо байгуулад одоо нээлттэй. Тэг явцын нээлт одоо нэг одоо явцаа танилцуулж одоо маш баяртай. Ярьцлага авч байгаа хүмүүсээс нэг уриалга хэлүүлээд байгаа. Одоо өнөөдөр амралтын өдөр шүү дээ тий. Залуучуудыг ирээрээ, гэр бүлийг ирээрээ гэж та уриалах уу? Тий. Ер нь бол ирж үзээрэй одоо тэгээ яг одоо монголчууд яг нийлээд сэтгэл зүрхээрээ нийлэхлээрээ тий. Одоо яг юу босгож чаддیں۔ Тий. Ичид хэрхэн биелсэн одоо талаар ирж үзээрэй. Дээрээс нь бас манай гэрэл зургийн бол тусгал клубын хамтраад бас нэг баримтат гэрэл зургийг үзэсгэлэн гаргасан байгаа. Бас тэр гэрэл зургийг бас үзэсгэлэн бас хүүхдүүдэд үзүүлээд бас амьдрал яг ямар хөө дээ та нар төсөөлж байгаа ч юм бас арай өөр байгаа шүү. Тэгээд анзаардгүй зүйлүүдээ энэ ч ээж хүүж анзаарч олж хараарай. Ээжидээ орон бас яагаад бос болсон шалтгааныг бас тэр гэрэл зургийг үзсэнгээс бас үзэж болно гэдэг юм байна. Бэлгээ. Энэ чинь нөгөө одоо танаа залуучуудын одоо хүч чармал босч байгаа шүү дээ. Ямар нэгэн төрөөс одоо нэг ямар нэгэн дарга оролцоогүй, ямар нэгэн мөнгө гараагүй. Тэгэхээр нөгөө нээлт болохоор зэрэг нөгөө одоо хорооны дарга, дүүргийн дарга, эсвэл аймаг хотын дарга, хурдаг засгийн газар гэл бахан нөхдөр тооц ажилладаг шүү дээ. Тийм байхгүй энэ ингээд хүмүүсээс санаачлал идэхээр өөрөө өрнж босч байгаа учраас нээлт нөхөрт нэг иймэрхүү байдлаар дараахан болдго юм тий. Тий. Одоо ч манай нөхдөч одоо 0-1 гэхлээр л очиад тооц хайшлал хийдэг шүү дээ тий. Тийм бол манай ичидээ орон нэгийн нээлт болохоор бас яг тухайн яг нэг тэр баян шүн гэдэг зүүн салаад амьдарч байгаа хүүхдүүдээрээ яг тууцаа хайшлуудаар нээлттэй хийжсэн. Биднээс гэтээс хавар хүүхдүүд яг авахтаа бас яг тиймэрхүү адилхан бас хүүхдүүдээр нь өөрсдөр яг тэгээ эндхий яг үйлчлүүлэгч болох эндхий эзэн болох хүүхдүүдээр нь бас нэг тиймэрхүү жижигхэн бас дахиад нэг яг үйл ажиллагаагаа нээх бас нэг өдөр бас дахиад нээлт болцох хаа. За баярлалаа. За бидний зөвхөн Монголчууд эзлэлийн багийнхан шууд одоо сурвалжлагыг та бүхэндээ цаг тухайд нь хүргэж байгаа. Тэгэхээр үнэхээр олон хүмүүсийн сэтгэл хүч дэмээ бий болгосон. Одоо хүртэл ингээд шалаа арчаастай, чихрээ бариад яваастай. Энэ ич эдийн хорон хоёр гэсэн ийм хөргөн чихэр хүртэл бий болсон байж тээ. Би нэг авчих уу? За баярлалаа. За ийм хөргөн ордон та нар ирээрээ амралтын өдөр гэр бүлээрээ, найз нөхдөөрөө ирээрээ. За ичидийн орон 2 төслийн эргэн тойронд сурвалжлагыг үзэж та бүхэндээ бид нар цаг алгүй хүргэж байгаа хэлээ. Тэгэхээр манай энэ пэйжүүдтэй хамт байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Тэгэхээр амралтын өдөр учраас гэр бүлээрээ, найз нөхдөөрөө хамт олноороо улаастай эцэс зөндөрлөн бий болж байгаа ичидийн орон 2 төслээр ирээрээ. За одоо би эхний 2 давхарт гараад эхний хэсгийг үзүүлсэн учраас одоо би ийшээ явнаа. Гэтэ энэ талаас эхлээ зөмөрөө сурвалжлагаа өргөжлүүлээд явъя. За ийш явъя. За энд бол манайхан байгаа. Манайхан шуудынхаа төхөөрөмж хийж байгаа. Энэ бол ичидийн орон сэтгэл зүйн зөвлөгөө эмчилгээний өрөө гэдээ байж байгаа. За манайхан энд жинхэнэ шуудаа яваад байцгааж байна. За ажил амжилттай юу манайхан? Амжилттай явж байна. За манай зурагчин тэгшээ. За энэ ичидийн орон дээр ажиллахад ямар сэтгэлээ болцооч? Тэгээ би 2 дахь хэлж байна. Тэгээд зураг авч байна да тэгээд гоё л байгаа хаа. Хүүхдийн дуу цагнаал нэг арай гоё орчим байна тий. Тэгээ хүүхэд нэг цагнахгүй байна одоохондоо. Сүүлдээ ирэх байлгүй да. Өнөөдөр бол цөөхөн мах шиг хүүхэд. За манай шуудыг жинхэнэ дамжуулж байгаа одоо арын албаны арын фронт бол манай Батка юм аа. За шууд хэр явж байна. Бид нар чиний хүснээр ажиллаж чадж гинөө. Шууд даггүй явж байна. Эдээ сайхан ажиллаж байна. Өнөөдөртөө ингээ ажиллана. Аян 7 таслах баха. Бид шууд сурвалжлагын хөгжөөс өчигдөр ирээд объектээ сонгочоод явах шиг байсан тий.
Тий, өчтөр ирээд обогтой сонгосон. Одоо тэгэл ажиллаа л байна тийм. За, Одоо ингээл лайв үүсгүүлээгээ шууд амжилт. манай бат гэж бас 2 хүүхдээ аав байгаа. Яг энэ гоё бүтээн байгуулалт энэ хүүхдийн төлөө чиглэсэн энэ арга төслийг өөрөө хувь хүний хувьд юу гэж бодож байгаа вэ? Энэ их сайхан төсөл. Айгаа мундаг айгаа шинэ юм санаалсан. Их л зөв зүйтэй гэж бодчих. Тэгээ энэ төсөлд яг энэ төсөлд бас гарби оролцоод ингээд төслийнхөө яваар шууд хамжаадаад ингэж одоо бас баяртай байна. За, мэдүү. Дэш ард. Манай зураглаач, зурагчин зөндөл хим хийж байгаа тий. За, сэтгэлээ. Тэгчл бэрчи. За, сэтгэл бол маш их сайхан байна. За, би миний хувьд бол анх удаага одоо ийм шиг төсөлтөөр ажиллаж байгаа. Тэгээд өгөр жоохон хүүхдүүдэд зориулсан одоо тийм маш гоё бүтээн байгуулалтаа болохоор одоо гээд. Үнэхээр ийм шиг зүйлд одоо яг барилгын ажилтнанд туслаагүй ч гэсэн одоо энэ одоо Чимээгүй баатруудыг одоо алдаршуулж байгаа. Энэ одоо үйл ажиллагаанд нь одоо төрс бичлэгийг аваа явж байгаа да одоо ингээд хувь нэмэр оруулж байгаа да өөрөө бол би маш их баяртай байна. За, манай гэрэл зурагч юм яг арталтай. За, Батмөнхийн шивэр дээр ер нь бол бид нар хамгийн анхны мэдээллийг өгөөд бас урд нас энэ HDR нэг дээрээс хамтарч ажиллаж байсан уу? Энэ талаар ярьхгүй. Нэг дээр очиж чадаагүй очих гэсэн амжаагүй ажилтаа байж тараад. Тэгээд төслийнхэндээ бол хамгийн их мэдээллийг өгж исэн хүн нь бол өөрөө шүү дээ тий. Энэ төсөлтэй яаж холбогдсон бэ? Энэ төсөлтэй бүр 12 оноос мэднэ. Энэ төслийг лантуу төрийн бус байгуулах гэдгээр мэднэ. Тэгээд ерөөдөө бол дэмжиж явдаг гэсэн. Тэгээд бүх юм юу яадаг дэмждэг. За, өнөөдөр ингэж ажиллаж байна шүү дээ. Сэтгэл ямар вэ? Өндөр байна. Айгуу өндөр. За, манайхан бол одоо энэ өрөөнд ингэж хүнсэн. Тэгээд шууд сурвалжлагуудаа хийгээд эндээ түлхээд ажиллаа хийж байгаа. За, одоо бүгд ийшээ. Хүмүүс ирсээр байна. За, энэ хэсгийг би өглөө шууд сурвалжлагаараа та бүхэнд хүргэсэн байгаа. Тэгэхээр эхний лайвыг үзэх юм бол энэ гараад ирнэ маш гоё сонирхолтой хэсэг шүү. За, ийшээ. Тя энэ гоё энэ цэцэрлэгийн танхим баха энэ өстой хөрхөө. Хан би болсон байна. Гоё зурагтай. Сэн бэ нөө? Та хоёр юу хийж? Би таяа юм үзчихэ. Юу үзчихсэн? Би энийг үзчихсэн. Энэ юу ихчтэй тайлбарлаад өг. Энэ нөгөө энэ гэр идэртэй хүмүүс явж байгаа. Тийм биш. Гоё ногоон байгууламж их байна тий? Тий. Энэ нөгөө HDR-ийн барилгын зураг мөн үү? Гоё энэ үзэхэд? За, чи энд урд нь иржсэн үү? Ирж байгаагүй. Өнөөдөр л ирсэн юм уу? Өнөөдөр ирсэн чи ямар байна? Гоё. Найзууд нь олон хүүхдүүд байна уу? За, чи энэ телевиз үзэж байгаа найзуудаа юу гэж хэлэх вэ? Энэ гоё газар ирээрээ гэх үү? За, тэхийн шаарж аялчих. Гоё газар ирээрээ үзээ. Чи дуу мэдэх үү? Шүлэг мэдэх үү? Мэдэн дээ. Чи дуу шүлэг юу ч мэдэх юм уу? Дуу мэдэн шүү дээ. Мама нашрыг мэдэх үү? За, мама нашрыг дуулаад гэж. Мама нашар манай тойлоод ээж хоёрын ажилласан тоглоомш. Мэрэгэн чаашаа нэшнэ чавя тэмцэнэшя намадамая. За, мэд намадад харин шүү. За, яг энэ дааш шиг. За, баярлаа. За, энд бол ингээд цэцэрлэгийн танхим өдөр өнжүүлэх төв би өрөө бий болжээ. За, одоо бүгдээр ингээд даашаа бой. Ийшээ юм аа. За, энэ өрөө бай. За, сайн байна уу? За, уучлаарай. Та хоёр энэ хэсгийг одоо телевиз үзэж байгаа хүмүүстээ ч гэсэн давхар мэдээллийн нөгөө явчих тий. За. Энэ өрөө нь одоо тэрхээр сайн дурын хөгжлийн өрөө гэж байгаа. Лантун төхөн төрөмс байгууллагын нийт сайн дурахны хамтын үйл ажиллагааг бэхжүүлэх, мэдээлэл солилцох, чадахжуулах гэсэн үүрэгтэй. Тэгээд яг одоо харж байгаачлаа энд ингээ 3 хувцас байгаа. Энэ нь одоо тэгэхээр сайн дурахны хувцас. Яагаад ийм
одоо бохор гэх юм уу, заван гэх юм уу байгаа вэ гэхээр сайн дурын үйл ажиллагаанд оролцож байгаа сайн дурынхан нь ингээд зүгээр суудаггүй маа. Ингээд одоо зөвхөн ингээд нэг компьютерийн ард ч юм уу эсвэл ширээний ард суугаад ингээд хүүхдүүдийг хараа суудаггүй барилгын ажил тусалдаг давхар ингээд өөрийгөө хөгжүүлдэг. Тэгээд холбоо тогтоох зорилготой болохоор ингээд хувцснууд нь байгаа. Энд одоо тэрхээр нийт явуулж исэн үйл ажиллагаануудын зурагнууд харагдаж байна. Жил-жилийн зурагнууд сайн дурынхны. Тэгээд одоо ичдийн орон Лантон тухай төрөмс болгох ичдийн орон 1 болон 2 төсөл байгаа. Ичдийн орон нэг нь л 2 жилийн өмнөөс хэрэгжсэн. Тэгэхэд яг ингээд сайн дурын залуучууд маань бараг 50% үйл ажиллагааг гардаж хийсэн. Тэгээд ер нь бол бүх хэл зүйлээ ард тэг хичнээн хизээж яасан бүгдээ хамтдаа чадна гэдэг яг ард нь гарч чадсан. Яг тэрийг ингээд бид нар бүгдээр ингээд алдуулах зорилгоор ер нь бол энэ ингээд өөрөөгөө ингээд музей баягаар мөсчсэн хугацаанд хүртэл ингээд харуулж байгаа. Тэгээд ер нь бол манай байгууллагын хамгийн их гол хүчин ер нь бол сайн дурын ажилчид авдаг гэж хэлж чадна. Тэгээд бид нэр бараг хамтдаа баянстай цайгаа чанж идсэн өдөр хоногийн тоолох юм бол хүүхэн бичигдгээр тийм дурсамжтай айгу тийм гоё байдаг. Тэгээд одоо ч яг нэг өөртөө ингэ үзээ явж байгаа болох айгу сэтгэл айгу. Бидний энийг бүтээсэн юм уу гэж өөртөө бахарч байна. Хоо хоосон байсан тал дээр тэгээ аруулхнаа ингэ цэвэрлэгээ их гэж ирж байгаа байхгүй юу? Тэнгууд ингэ тал тийшээ ингэ тараа явчин нэний ингэ хайжсэн бол одоо ингэ ийм том байшин маань ингэ баригдчихсан. Утгагүй ингэ хүүхдүүдтэй хүрнэ гэхээр ингэ өөрийн хэлэхгүй ингэ айгу төгшөж. За баярлалаа. Тэгэхээр та нар бол энэ гоё төслийн энэ гоё бүтээн байгуулалтын арын албанд ажиллаж гарч ирсэн бас чимээгүй бааtruуд гэдгийг би бас сурвалжлага хийхдээ мэдсэн. Дүнэртээ бас амжилт хүсье. За энэ хэсэг бол гоё музей байх нь шүү дээ танаа тий. Нэрэл энэ цэвэрхэн байсан бол барагч утгагүй тийм ээ. Ийм байснараа гоё юм. Ийшээ ирэх юм бол та нар Игэл бааtruуд энэ төсөл танд өгсөн олон зуун мянган хүмүүсийн фото гэрэл зургийг харах нь байна. За энэ хүмүүс хэрхэн хөдөлмөрлөж тий энэ хувцыг ийм одоо гоё баялаг амьдтэй түүхтэй болгосон энэ сайхан түүхийг энэ хоёр хөөрхөн дүүнээс маань мэдээж авах бүрэн боломжтой байна шүү. За эрдээ баярлаа. За. Тааш бохоо. Яа ингээд энэ шат мат бол ингээл саяхан ингээл бий болж исэн. Өнөөдөр бол бүр биелээ олцсон маш гоё байна. Тэгэхээр монголчууд бөөнөрөө нийлж чадах юм бол ямар хүчтэй, ямар ивтэй, ямар гоё бүтээн байгуулалтыг хийж чаддгүй гэдгийг та бүхэн харж байгаа хаа. Тэгэхээр энд ирж үзээрэй, сайхан зүйлийг мэдрээд ийш яд бүгд орцоо. За энэ бол яг гатганы хэсэг алтай. Чигээ эд бүрэнжин даа. За дүүнэр цайнд орж байгаа мó. Өө нөгөө гоё баяр штэ. Шүлнэ тэр гэхдээ. Баяр шууд хүстэй За ингээд. За сайн байна уу хичээ өдрийн цайны цаг болсноо? Оо болсон. Хоолоо ичээ. За өнөөдөр ингээд нээлтийн үйл ажиллагаа болоод бүтээн байгуулалтынхаа 85%-ийг үзээд хүүхдүүд шуугаад хүмүүс ирж үзээд та ингээд гоё сайхан нөгөө л баяртай цай, баяртай шөлөө хийсээр байж сэтгэлээ олцгоо юу? Тэгээ хүүхдүүдээ хооллоод их сайхан байна. Айгуу гоё ингээд хүүхдүүд донд ирчин энерги аваад их чинь одоо ингээд хойно нөгөө цэцэрлэг дээр бас тогооч ид орон нэг тогооч явахгүй их чинь. Тийм шүү дээ. Тэгээ өнөөдөр энэ дээрээ ирж ажиллаад одоо их сайхан байна. Их чинь одоо ингээд нас 60 гарцсан ч гэсэн ингээд тэтгэвртэй гарцсан. Улсын байгууллагт ингээд 37 амжилт ажиллаж тэтгэвртэй гарчаад тэгээ ингээд орон нэгийг нээгдэхтэн л эхэлж ажиллаад 3 дахь жилдээ ажиллаж. Ямар гоё юм бэ? Тэгээ ингээд хүүхдүүд донд ингээд ажиллаад ирч энерги аваад хүүхдүүдээс айгуу гоё сайхан байна. Тэгэл одоо залуучдсан юм шиг эргээл хүүхдүүд донд ингээд хүүхдүүдийн инээд ингээд ийм сайхан байж тээ. Тий. За баярлалаа. Нас бол та бол үнэхээр буянтай сайхан ажлыг хийж байгаа. Одоо хүнийг хооллно гэдэг чинь маш том буян гэдгийг билээ шүү дээ тий. Тий шүү дээ. Хэдэн хүний хоол идэм бэ та? Би одоо тагаавэ. Энэ одоо өнөөдөр бол эн чинь одоо ингээд бараг 60 литр баяртай ногоотой шилхийгээд байж байна. Хойно бол би чинь өдөр 100-аад хүний хоол идэг. Цэцэрлэг нөгөө хүүхд хамгаалах төвийнхөө хүүхдүүдийн хоол өдөр тутам ичдэг. Фэйсбүүкээс харж байгаад өчигдөр урчиг дээр энэ төр ер нь ханаал өнжөөл ажиллаад байсан тийм манай хаал хийсэл байсан. Тийм би бол өчигдөр урчиг ажиллаа. Өгч нэг хойно тийм өнөөдөр нөгөө амралтын өдөр учраас энэ дээрээ ажиллаж байгаа. Тийм хойно нөгөө бишин цэцэрлэг хүүхд хамгаалах төвтэй хүүхдүүдийн хоол хийдэг. За тэгэхээр энэ шууд явж байгаа. Тэгэхээр та бүхэн үзээд байж байгаа бүх хүмүүст хоёлаа уриалга хэлье тийм ээ. Ирээрээ гэж бас хэлье. Тийм гоё юм та өөрөө
өөрийнхөө зүгээс хэлэхгүй юу? За ингээд манай ичэдийн орон нэг нь одоо хойно ажил үйлдэл айгүй гоё явагдаж байгаа. Сайхан дулаан бүлээн уур амьсгалтай их сайхан их гоё газар байдаг. Яг нь би одоо тэтгэвэр гарсан 60 гарцсан ч гэсэн тийм сайхан уур амьсгалтай учраас тэнд би ингээд ажил хийж яадаг. Тэгээ одоо дахиад энэ хоёр маань нэгдэж байгаа. Үнэхээр гоё юм байна. Би одоо энэ хавьд ирж хараагүй. Өнөөдөр бүр ингээд дээгүүр доогуур тийм ингээд үзсэн чи бүр үнэхээр бахархал сэтгэл төрөөд одоо их чинь ингээд баярлаад байгаа. Тэгээ манай ичэдийн орон хоёрт хүрэлцэн ирцгээгээрээ гэж уриалъя да. Манайх үнэхээр гоё. За баярлалаа гэчээ. За алуулаа эзэн хоол амттай байна уу? Оо амттай юу яа. За өнөөдөр юу н ажил хэр босож байна? Хүмүүс юу н хэр ирж байна? Хүмүүс бол нэлээ ирж байна. Тэгээд ажил бол өрнөж байна, бужигнж байна, баяртай сайшгил байж. Тийм боцолж байна. Ой та нар юу н баяртай цай, баяртай шүлээс өөр хоол мэддэг байхаа тий. Энд чинь бидний бэрээ тоош тий. За жинхэнэ нөгөө нэг арын албанд ажиллаж байгаа жинхэнэ одоо ид шийдтэнгүүднээс та нар шүү. Тэгээд хаал хамттайхан идээд ажилдаараарай. Баярлалаа. За ихчнэр нь иднэ. Танаа иднэ. За баярлалаа. За ингээд ичэдийн орны галтгооны хэсэгт ингээд үзэгч та бүхнийгээ тоглууллаа. За энэ галтгооны хэсэгт бол үнэхээр халуун далайн амьсгал бүрдэж байна. За энэ бол зэрэгцээ ертөнц баримтат гэрэл зургийн үзэсгэлэн. За энэ бол за сурвалжлага хийж болох юм байна дөө. Чиний шалгаар. За энд бол ингээд ерөнхийд нь л ингээд тий детальчд бол болохгүй юм байна. Тэгэхээр та энийг өөрөө үзээд ерөнхийд нь би бол ерөнхийд нь энд ийм гэрэл зургийн үзэсгэлэн гарч байгаа шүү гэдэг мэдээллийг өгье. Зургийг бол нэг бүрчлэн та өөрөө ирээд тийм ээ өөрийнхөө нүдээр үзээрэй гэж хэлмээр байна. За энэ хэсэг бол бас сэтгэл эмзэглүүлсэн дүр зураг харагдаж байна. За эдлийн хэсгийг та нарт үлдээ үзэгчтэй. За энд юу болж байна? Нөгөө алдартай дэлгүүрний асар. Энэ талаа нь Ландон тохиол төрөмс байгууллагад цаашдаа одоо урсгал зардлыг одоо ингээд одоо нөхөхийн тулд ингээд бараа бүтээгдэхүүнээ зарж байгаа. Энэ дэлгүүрийн асрууд нь болохоор яг манай Ландон тохиол төрөмс байгууллага яг ингээд үндсэн бараа бүтээгдэхүүн болж байгаа. Энэ ингээд Монголчингийн бүтээгдэхүүн бол ингээд андаар ирсэн бүтээгдэхүүнүүдээ болохоор бид зарж байгаа. Тэгээ Монголчингийн бүтээгдэхүүнүүдийг болохоор 50% хямдарсан үнээр нь зарж байгаа. Тэгээ түлхүүрийн асар маань болохоор яг одоогийн байдлаар 4 төрөл болоо ирсэн. Ингээд 1000 төгрөгөөр хөдөлтөй алхаж байгаа. За одоо энэ өнөөдөр амралтын өдөр тий. Тэгэхээр энэ 4 өдрийн турш бас танаа нээлттэй өдрлөг бий болно. Тэгэхээр залуучуудыг, аав ээж нарыг, ах эгч нарыг мэдээ юу гэж уриалмаар байна? Ландон тохиол төрөмс байгууллага ичтэй орон хоёрыг дэмжиж энд ирээд ямар хуу үйл явцтай явж байгаа нэ тэр бүхэндээ танилцаад тэгээд ингээд хандив өгөөрэй гэж хүсье. Баярлаа. За баярлалаа та нартай. Борлуулалт амжилттай галтгой. Баярлаа. За ийшээ. За би энэ цай алтай эгчийг харах шиг басна. Алтай эгч хайжсан бэ? Алтай эгч ийшээ. За алтай эгчтэйг ярилцъя. Ярилцах гэж хоол дуусгасан шүү дээ. За хоолндоо орно. Энэ явдаа төслийн бүтээн байгуулалтын хамгийн том би таныг өндөр ээж гэж нэрлэлсэн шүү дээ. Хоёул ийшээгээ явъя тий. Ийшээгээ явъя. Өнөөдөр энэ гоё бүтээн байгуулалтын 80-50%-ийг хийчлээ шүү дээ. Тийм шүү дээ. Энэ гоё зүйлийг хараад би баярлж байгаа юм чинь та бүр ихнээс нь энэ хүртлээс бүр сэтгэл үнэхээр сайхан байна. Бирэс зүүдлээд байгаа юм шиг л явж шүү дээ. Бид нар ийм болгоод орчоо гэж бодоод төрсдөг. Сонио санагдчихэв шүү дээ тий. Үнэхээр гайхмаар л энэ шүү дээ. Яста үнэхээр ид шидийн орон гэдэгтэл итэрчи тэрэндээ л итэрч явж шүү дээ. Бид нар чинь тэдгээс юу ч байхгүй энэ хоосон газараас өнөөдөр ийм бүтээн байгуулалт хүрлээ гэдэг чинь бас асар том бүтээн байгуулалт сэтгэл тий. Энэ олон хүмүүсийн сэтгэл, энэ хандуулагч нарын агуугаа том сэтгэл зүрх тий. Үнэхээр гайхмаар байна шүү дээ. Үгээр ирэхтүүл нэр баг үгөө олж хэлж чадахгүй. Баярлалаа гэдээ ойрхон байх юм бол барьж аваад твэрчил үсмээр юм. За баярлалаа гэсэн хэвээр гайхмаар бас бидрийг ийм ажилтны хүмүүсийг хурж ирж олоод бас бидрийг ярьцлагаад олон нийтэд
одоо ер нь мэдхээсээ баг мэдэхгүй нэх байгаа шүү дээ. Ерөнхийдөө яг манай хандуулагч залуучуудад PSS мэдчихэв. PSS мэдэхгүй хүн цаана зөндөө байгаа шүү дээ. Би бол ер нь Монгол улс дотор ер нь 21 аймаг одоо хэдэн сум гэдэг үлээ бүгд мэдээсэй л гэж хүсэж байна. Тэгээ бид нар гайхуулж гадаа мэдүүлэх гээд байгаа юм биш шүү дээ. Ер нь хүүхдийн төлөө ард түмэн залуучууд та нар ингэж ажиллаж болдгийм байх шүү. Хаа газар бас ингэж өргөжлөл байх ёстой юм шиг байна. Бид нар одоо 2 дутгөө ингээд өнөөдөр бүтээн байгуулалтаа хийж байгаа улсууд чинь том сургамж дараагийн улсууд бас аймагтаа сумдаач гэдэг юм уу бас өргөжлөх боломж айгүй том боломж гарч ирж байгаа байхгүй. Бид нар ч одоо Лантуудхой төрийн бас байгууллага манай ичдийн орнчуудад том бөөн туршлага гэхэд одоо хайшаа юм дээ. Гэтэл хоёр юмны ард гарна. Тэгээ хоёр том юмны ард гарсан хүмүүс бид нар чинь бас туршлага гэж хэлхэл бах тий. Үнэхээр би одоо Лантуудхой төрийн бас байгууллагын тэргуун ганж авланда ерөнхий менежер Ундраада үнэхээр их баярлж байна. Би тэр хоёр дүүгээсээ баярлалаа гэд үнсий гэж хэлмээр юм. Ундраа бол одоо хоёр шин бүтэн нойргүй. Одоо тэнд жоохон нойр аваад унтчихна. Үнэхээр гайхмаар сайхан өстэй ирч хүчтэй цоглох бүхэн маань зөвхөн навсаас ууцсан юм чинь тэр бол юу ч биш байх юм чинь. Энд бол зөв гэрэлтэд гүгээд байгаа юм чинь. Үнэхээр гайхмаар. Төрөө ингээд өстэй тэнд өглөө бид нар баяр үргэж байгаа. Нуутаас гараа очиод үсмээр санагдаад байгаа шүү дээ. Тэс сая унтж яхад очиод хүүхд үсэх гэж яах гэдэг сэрэх гэдэг. Өөрөө үсэх гэдэг тааш уган дотроо сэрээч гэж бодоод үнсэж чадахгүй. Үнэхээр энд ажиллаж байгаа бүх залуучууд үнэхээр сэтгэл зүрхээр хүний сэтгэл зүрх гэж халуун зүрх сэтгэл гэж энийг л хэлэх баг. Тэгэд энд бидэрт та нар биднийг сурвалж ирээд бидний сурвалжлагыг ард түмэнд дамжуулж байгаа та нар бидэд ингээд тусалж байгаа ханд өгч бүх хүмүүс үнэхээр одоо бүр ялгаа түүгээд авсан юм тийм сайхан хүмүүс байгаа. Үнэхээр их баярлж би бүгдөөд баярлалаа гэж байна. Одоо жишээ нь гэхдээ дашван жил гарцх манай баруун талын одоо том агуу том ханд байхгүй юм чинь бидний дулаанаар хангаж байна. Тэгээ би чинь болоогүй. Яриад байвал зөндөө байгаа тийм зөндөө. Болоогүй тэгээ тэгсэн чинь би өчтөр дашван жил гарцыг ажилуулахаар томилогдож дөнгөж хүлээж аваад бас тэр залуу үеэр 2-3 хүн л юм хэлүүлсэн л дээ. Тэгээ би урьдчилан нойрг онсон болохоор нөгөө шичээ сууж байгаа юм чи өөрөглөөд байсан. Өнөө өглөө яг гардаад ирсэн чинь энэ дохиод дуурсан чинь нөгөө ундраа чинь бүр твдчихгүйгээ. Би дэвтрээ хараа за одоо алиагаа би эхлээд ундрахлаа дараа нь алиагаа уйлээ. Дэвтрээ харж чад ямар ч байсан ихний арга хэмжээг автсан. Тэрэндээс баярлалаа тах шүү дээ. За баярлалаа Алтай эгч. Тэгээд өндөр ээж гэж би таныг нэрлсэн. Ягаад тэр үнэхээр энэ гой бүтээн байгуулалтын арын албанд байж энэ хүүхдүүдийн хамгийн одоо том зөвлөгч бүх юм чин сэтгэлээсээ ханддаг та бас уртнаас олон хүүхдүүдийн шуугаанд бас тий гой төгч болж яваарай. За баярлалаа. Та нар ч бас баярлалаа. За бидний сурвалжлага ерөнхийдөө тойроод яг энэ хэсэгтээ үрж जैन. Тэгэхээр ичдийн орон хоёр төсөлтэй та нар хамт байгаарай. Ирээд энэ сайхан гоё энергийг мэдрээрэй гэж хэлээд энэ хөө сурвалжлагаа бүгдээрээ жаргая.